За сайн байцгаана уу? Унгар хэлний хамгийн анхны хичээлдээ тавтаа морил. Өнөөдрийн хичээлдэр цөмөөрөө унгар хэлний цагаан толгойг үзнэ, унгар үсгнүүдийг үзнэ гэсэн үг. Унгар хэлэнд 44 үсэг байдаг. Үсэг болгон дээр нэг жишээ авна. Тийм болохоор 44 шинэ үг сурна гэсэн үг. Дараа нь сурснаа давтацгаана. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл маш ойролцоо дуудлагатай хоёр үгний нэгийг нь би уншина. Тэгээд алийг нь сонсож байгаагаа та нар таагаараа. За ингээд хичээлдээ орцгоё. Унгар хэлэнд 44 үсэг байдаг. Манай монгол хэлний 35 үсгнээс хамаагүй их үсэгтэй байгаа биз. Энэ 44 үсгийг 3 өнгөөр будсан байгаа. Хар өнгө нь болохоор англи хэлний цагаан толгойн 26 үсэг. Бид нэр ингээд монгол үсгээрээ галиглаад биедээ мессеж бичихтэй, фейсбүүкээр, мессенжерээр мессеж бичихтэй галиглаад хэрэгэлдэг үсгнүүд. Улаан өнгөтэй үсгнүүд нь унгар хэлний ихшиг үсгнүүд. Энэ ихшиг үсгнүүд дээр урт зураас, нэг урт зураас, хоёр урт зураас бас дээр нь хоёр цэг байгаа биз. Эднэрийг унгараар эказат гэж нэрлэдэг. Монгол хэлэнд бол нөгөө ёо гэдгийн ёо үсгнээс өөр ийм орхицтой үсэг байхгүй. Орхицнуудаар урт ихшиг болон англи хэлэнд байдаггүй уруулын ихшиг үсгнүүдийг тэмдэглэдэг. Цэнхэр өнгөтэй үсгнүүд нь болохоор давхар үсгнээс бүрдсэн гүйвүүлэгч үсгнүүд. Давхар үсэг мөртлөөсөө нэг л аваа тэмдэглэдэг. 3 үсгнээс бүрдсэн гүйвүүлэгч ч бас байдаг. Гэхдээ тэрнээс айгаад хэрэггүй энэ 3 үсэг бол манай монгол хэлэнд байдаг Ж үсэг гэсэн үг. Жимс гэхэд ордог. За унгар үгнүүд бол яг дуудлагаараа уншигддаг. Англи үсгнүүд шиг зарим үгэнд орохороо өөрөөр дуудагддаг, заримд нь өөрөөр дуудагддаг гэж байхгүй. Үсэг болгон нэг л аваа тэмдэглэдэг. Тийм болохоор үсгнүүдэд цээжилчих юм бол унгараар шууд уншдаг болно гэсэн үг. За ингээд эхлээд цөмөөрөө ихшиг үсгнүүдээс сурцгаая. Унгар хэлэнд 14 ихшиг үсэг байдаг. Энэ ихшиг үсгнүүдийг би хоёр ангилсан байна. Тэр нь яагаад вэ гэдгийг дараагийн хичээлдээр үздэсгэн. За зарим ихшигэн дээр нь нэг урт зураас эсвэл хоёр урт зураас байгаа биз. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл урт ихшиг гэсэн үг. Уртаар дуудана гэсэн үг. Энэ ихшигнүүдийг уртаар гэд уртаар дуудана. Энэ 14 ихшигний зөвхөн 4 нь манай монгол хэлэнд байхгүй. Монгол хэлэнд байдаггүй 4 ихшгийг, энэ 4 ихшгийг уруулын ихшиг гэж нэрлэдэг. Яагаад гэвэл энэ ихшигнүүдийг хэлэхдээ бид нэр уруулаа өөрөн хийлж хэлдэг. За уруулын ихшигнүүдээс бусад бүх ихшиг манай монгол хэлэнд байдаг. Тийм болохоор хэлэхэд амархан. За хамгийн ихний ихшиг үсэг бол О үсэг. Манай монголоор бол А үсэг. Гэхдээ унгар хүмүүсийн хувьд бол О үсэг шүү. За жишээ үг нь бол бобо. За бобо гэдэг нь нялх хүүхэд гэсэн үг. Энэ цэнхрээр ингээд монголоор ямар үг вэ гэдгийг бичсэн байгаа. Бас цэнхрээр үсгнийхаа доор монгол үсгний ямар үсэгтэй тэнцэх вэ гэдгийг бичсэн байгаа. Бобо гэдэг нь бол нялх хүүхэд гэсэн үг мөн л дөө. Бас хоёр дахь утга нь юу вэ гэвэл унгарт хосууд бие бинийгээ бобо гэж өхөрдөж дууддаг. Ялангуяа нөхөр нь эхнэрийгээ ч юм уу, эрэгтэй найз нь эмэгтэй найзыгаа өхөрдөд бобо гэж дууддаг. Бас бобо гэдэг унгарын алдартай савн байдаг. Нялх хүүхэд хэрэгэлдэг. Нялх хүүхэд гэлтгүү том хүмүүс ч бас хэрэгэлдэг. За дараагийнх нь үсэг нь бол дээрээ урт зураастай бол урт үсэг манай монголын. Жишээ үг нь аар. За дараагийнх нь ихшиг бол манай монголоор бол айл гэхэд ордог. Айл гэр гэдгийн үсэгтэй жоохон төстөө. Би бол гэж дуудана. За жишээ үг нь апаар. Үзээлцгэнэ гэсэн үг. За дээрээ урт зураастай байх юм бол урт ээж гэхэд ордог. За жишээ үг нь ийн. За дараагийнх нь ихшиг нь болохоор и үсэг. Жишээ үг нь иш. Эниш гэдэг нь би гэсэн үгтэй. Тэгвэл би ч бас гэсэн үг. Эниш гэвэл
За дээрээ урт зураастай байх юм бол урт и жишээ үг нь is юмны амт гэсэн үг. За дараагийнх нь үсэг бол манай Монголын уу үсэг уу жишээ үг нь укуш. За дээрээ урт зураастай байх юм бол урт уугаар дуудана. Жишээ үг нь хуу цас гэсэн үг. За дараагийнх нь их шиг бол үү үсэг. Манай Монголын үүл гэхэд ордог үү үсэг богинохон үү. Жишээ үг нь үе хуруу гэсэн үг. За дээрээ урт зураастай байх юм бол урт үүгээр дуудана. Үү гэд. За жишээ үг нь үүд зам гэсэн үг. Үлдсэн дөрвөн их шиг нь бол манай монгол хэлэнд байдаггүй дөрвөн их шиг байгаа. Эднэрийг уруулын их шигнүүд гэж нэрлэдэг. Энэ нь дээрээ 2 цэгтэй эсвэл дээрээ 2 зураастай их шиг үсгнүүд байгаа. За энэ хамгийн ихнийх нь бол хэрвээ манай монгол хэлэнд үсгтэй хос их шиг байсан бол тэрнтэй төстөө гэхдээ арай биш За жишээ үг нь тав гэсэн үг. За дээрээ урт зураастай байх юм бол яг энэ их шигээ зүгээр л уртаар дуудана. Гэд уруулаа бөөрөн хэлээд хэлнэ. За энэ гэд энэ нэг үсэг нь өөрөө бас үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл одоо тэр хүн гэдгийн тэр гэсэн үг. Тэр. За бас нэг жишээ үг авсан байгаа. Тэр нь бол өөс гэдэг нь намар гэсэн үг. За дараагийнх нь их шиг нь болохоор манай Монголын үе гэсэн хос их шигтэй ойролцоо. Гэхдээ энийг гэж дуудана. За жишээ үг нь фүл чих гэсэн үг. За дээрээ 2 урт зураастай байх юм бол уртаар дуудана гэсэн үг. Яг энэ их шигээ уртаар дуудана. За жишээ үг нь фүү гэдэг нь өвөс гэсэн үг. За ингээд цөмөрөө их шиг үсгнүүдээ үзээд дуслаа. Одоо гийгүүлэгч үсгнүүд рүүгээ оръё. За хичээлээ үргэлжлүүлэхээс өмнө шинэ хэлсэлтийн талаар оруулъя. Энэ 5 сараас эхлээд хэрвээ энэ бичлэгийг 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа, 2026 онд, 2028 онд, 2030 онд ч юм уу үзэж байвал 2025 оны 5 сараас эхлээд унгар хэлний сургалтын нэлсэлд байнга тасралтгүй явагдаж байгаа. Төлбөр одоохондоо бол сарын 12,000 форинт. Энэ өөрчлөгдөж магадгүй ирээдүйд хямралтаа сурах боломжтой сард 3-аас 4 цагийн хичээл орно. Хичээл онлайн явагдана. Танд хаашаач явах хэрэггүй. Хичээлүүдээ яг энэ шиг бичлэг болгоод хаалттай бүлгэмд байршуулна. Тийм болохоор та хичээлүүдээ хизээ дуртай цагтаа үзэж болно. Хизээ завтаа үедээ. Хэрвээ эрчимтэй сурмаар байх юм бол сард үзэх хичээлүүдээ төрүүлж үзчихээд дараа сарынхаа хичээлдээ орж болно. Хэрвээ завгүй байх юм бол сард үзэх ёстой хичээлээ бүхэл бүтэн 2 сарын турш удаанаар үзсэн ч болно. Хичээл болгоны дараа жижигхэн гэрийн даалгавар бас байгаа. Гэрийн даалгаврыг бас заавал хийх албагүй. Гэхдээ хийгээд явуулах юм бол шалгаад явуулнаа. Сар бүрийн дараа бяцхан шалгалт байгаа. Энэ шалгалтыг заавал өгөх албагүй. Харин шалгалтаа өгөөд өндөр оноо авсан тохиолдолд өндөр оноо гэдэг нь 80%-аас дээш оноо авсан тохиолдолд 15% хямдралтаа сурах боломжтой. Бүртгэл байнга явагдаж байгаа гэж хэлсэн тийм ээ. За хичээл эхлэх өдөр бол 2025 оны 5 сарын 5 даваа гараг бүртгэлээ баталгаажуулахын тулд төлбөрөө төрүүлсэн байх шаардлагатай. За яаж бүртгүүлэх вэ гэвэл миний Facebook хуудас руу ороод унгар хэл оюуката гэдэг нэртэй Facebook байгаа. Тэндээс бүртгүүлэх линкэн дээрээ дараад бүртгүүлээрэй. За ингээд хичээлээ үргэлжлүүлье. Унгар хэлэнд 44 үсэг байдаг гэсэн. Тэрний 14 нь их шиг үсэг юм бол үлдсэн 30 нь гийгүүлэгч үсгээ гэсэн үг.
За энэ гийгүүлэгч үсгнүүдийг бас өнгөөр ялгаад будсан байгаа. За ягаан өнгөтэй үсгнүүд нь болохоор энэ Q, V, X, Y эдгээр нь гадаад үсгнүүд. Манай монгол хэлэнд ч гэсэн байдаг да P, F, J гэсэн үсгнүүд ерөөсөө хэрэгэлдэггүй мөртлөөсөө манай монгол хэлний цагаан толгойд байдаг. Яг тэрнтэй адилхан энэ ягаан өнгөтэй үсгнүүдийг унгар үгэнд хэрэгэлдэггүй. Гадаад үгнүүдэд л хэрэгэлдэг. За ногоон өнгөтэй үсгнүүд нь болохоор манай монгол үсгэнд байдаггүй үсгнүүд. Гэхдээ энэ үсгнүүдийг бид нэр хоёр үсгний тусламжтайгаар уншиж чадна. Бусад хар өнгөтэй үсгнүүд нь бол манай монгол хэлэнд байдаг үсгнүүд гэсэн үг. Тийм болохоор эхлээд цөмөрөө монгол хэлэнд байдаг хар өнгөтэй үсгнүүдийг үзцгээе. За хамгийн ихний үсэг бол Б үсэг. Б. Бобо жишээ үг нь бобо нялх хүүхэд. Эсвэл буур. Буур вино гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь бол Ц үсэг. Манай монгол хэлний эс үсэг боловч унгар хүмүүс энийг Ц гэдгээр дууддаг. За жишээ үг нь цицо. Цицо. За унгар хүмүүс эмэгтэй хүүхдүүдээ өхөөрдөөд цицо гэж бас дууддаг. Цицо. За дараагийнх нь үсэг бол хоёр үсгээс бүрдсэн. Гэхдээ энэ нийлээд нэг л үсэг. Манай монголын Ч үсэг. За Ч үсгийг ингэж тэмдэглэдэг байх нэ гэд сайн цэжлээд аваарай. Жишээ үг нь болохоор чоки. Чоки. Шоколад гэсэн үг. За дараагийнх нь үсэг бол Д үсэг. Манай монголын жишээ үг нь дио. Дио. Хушиг гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь болохоор манай монголын З үсэгтэй тэнцэн. З. Жишээ үг нь энийг бараг үгэнд хэрэгэлдэггүй. Гэхдээ жишээ үг нь бузо. Бузо гэдэг нь нэг төрлийн цэцэгний нэр. Тэгээд цэцгийг би энд оруулсан байна. Ийм төрлийн цэцэг байдаг. Айгүй гоё үнэртэй. Унгар хүмүүс энийг түүж аваад, буцалгаад, сахар хийгээд сироп болгоод уудаг. За дараагийнх нь энэ гурван үсгнээс бүрдсэн үсэг бол манай монголын Ж үсэг. Энэ үсгийг бас бараг хэрэгэлдэггүй. За жишээ үг нь жам. Жам. Жам гэдэг нь жимсний чанамал бариан гэсэн үг. Гэхдээ жам гэдэг нь унгар хүмүүсийн хувьд бол гадаад үг. Унгар хүмүүс өөрсдөө бариан гэхийг лаквар. Лаквар гэж хэлдэг. За дараагийнхаа үсэг рүү оръё. Дараагийнх нь үсэг нь бол F үсэг. F. За жишээ үг нь фо. Фо мод гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь Г үсэг. Г. Жишээ үг нь гомбо. Гомбо мөг гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь Х үсэг. Манай монголын энэ үсэг боловч унгараар бол Х үсэг шүү. Х. За жишээ үг нь хүүш. Хүүш. За жижигхэн хааг болохоор ингэж бичдэг. За дараагийнх нь үсэг нь Е үсэг. Манай монголын Евэн гэхэд ордог Е үсэг. За энэ Е үсгийг ардталт нь ямар их шиг орсноос шалтгаалаад янз янз бүрээр дууддаг. Хэрвээ ардталт нь У үсэг орсон бол Юу гэж дуудана. Ардталт нь А үсэг орсон бол Я гэж дуудана. А үсэг орсон бол Е гэж дуудана. За жишээ үгнүүд нь болохоор одоо мөсгийг Ег. Ег гэж дуудана. Өдрийн мэнд гэхийг юнапот. Юнапот гэд уугаар дуудаж байгааз юу гэд. За дараагийнх нь үсэг бол К үсэг. Манай монголоор ч гэсэн К. За жишээ үг нь куко. Куко. Хогийн сав гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь Л. Л. Энэ Л үсгийг манай монгол хэл шиг, монгол хэлний ил үсэг шиг ил гэж амар тодор дуудахгүй Л гэж зөөлж дуудана. Л. За жишээ үг нь луу. Луу.
морь гэсэн үг. За дараагийнх нь гэгүүлэгч бол ам үсэг. Жишээ үг нь мейз. Мейз зүгийн бал. Монгол гэхэд ордог ийм үсэг. За дараагийнх нь гэгүүлэгч бол ан үсэг. Манай Монголын нар гэхэд ордог энэ үсэг. Жишээ үг нь болохоор нөө. Нөө эмэгтэй хүн гэсэн үг. Үйл үг байх юм бол өсөх, ургах гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь манай Монголын эр үсэг боловч Унгар хүмүүс энийг П гэж дууддаг. П. За жишээ үг нь пицца. Пицца. Пицца гэсэн үг. За дараагийнх нь гэгүүлэгч нь Монгол эр үсэг эдний П үсэг юм бол эр үсэг нь болохоор доороо ийм иштэй. Жишээ үг нь уур. Уур. За дараагийнх нь үсэг нь бол англи цагаан толгойд бол ис гэж явдаг те. Гэхдээ унгар цагаан толгойд бол иш үсэг гэж явдаг шүү. Энийг маш сайн цээжлээрэй. Жишээ үг нь болохоор шуу. Шуу. Давас гэсэн үг. Шуу. За дараагийнх нь үсэг нь манай монгол хэлний эс үсэг эдний Ц үсэгтэй. Тийм болохоор эс үсгийг унгар хүмүүс хоёр үсгээр тэмдэглэдэг. Энэ иш үсгэн дээрээ З үсэг нэмчдэг. Тэгээд ингээд энэ хоёр үсэг нийлээд эс үсэг болдог. За жишээ үг нь суу. Суу. Үг гэсэн үг. За дараагийнх нь гэгүүлэгч бол манай монголоор ч гэсэн Т, унгараар ч гэсэн Т. Жишээ үг нь тай. Тай. Сүү гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь В үсэг. В. Жишээ үг нь виз. Виз. Ус гэсэн үг. Энийг уртаар дуудана энэ И үсгийн. За ингээд цөмөөрөө энэ хар өнгөөр ботсон бүх гэгүүлэгч үсгнүүдийг үзээд дуслаа. За одоо цөмөөрөө ногоон өнгөтэй манай монгол хэлэнд байдаггүй гэгүүлэгчнүүдийг үзцгээе. За энэ гэгүүлэгч үсгний ард хэрвээ энэ манай Монголын У үсэг орсон байх юм бол энийг унгарчууд ипсилон гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл өмнөө орсон гэгүүлэгчийг зөөлөлдөг. Манай монголоор бол зөөлний тэмдэг гэсэн үг. За энэ хоёр үсэг нийлээд Д үсгэн дээр зөөлний тэмдэг тавьсан юм шиг авиа гаргадаг. За жишээлбэл энийг Г гэж дууддаг. За энэ Г үсгийг унгар хүмүүс маш их хэрэгэлдэг. За жишээ үг нь гюмөлж. Гюмөлж. Гюмөлж жимс гэсэн үг. За дараагийнх нь бас модёр гэхэд унгар гэхэд ордог. Модёр гэхэд ордог. За эсвэл чи сайн уу гэхэд ордог бас хожвож. Хожвож. За эсвэл наашир гэхэд бас ордог. Гярэ. Гярэ гэдэг нь наашир гэсэн үг. За дараагийнх нь гэгүүлэгч бол гэгүүлэгч мөртлөөсөө Е гэж дууддаг энийг. Е. Е. Ил үсгээ зөөллөөд Е гэж дуудана. Жишээ үг нь юк. Юк. Нүх гэсэн үг. За дараагийнх нь үсэг нь болохоор энэ үсгийг зөөлөлсөн гэсэн үг. Тэгээд ань гэж дуудана. Ань. За жишээ үг нь няар. Няар. 100 гэсэн үг. Няар. За дараагийнх нь үсэг нь болохоор Т үсгийг зөөлөлсөн гэсэн үг. Т үсгийг зөөлөлөхөөр Ч гэдэг авиа гарна. За жишээлбэл кюк. Кюк. Кюк гэдэг нь дахиа гэсэн үг. За дараагийнх нь үсэг бол манай Монголын З үсэгтэй төстөө. Гэхдээ урталт нь ингээд ийм долгионтой зураас тавьсан байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл жоохон ийм дүнгнүүлж дуудана. Одоо зүгийн ингээд з гэд ингээд дүнгэдэг дээ. Тэрэн шиг энэ З үсгийг З гэж дүнгнүүлж дуудана. За жишээ үг нь зөөлдшиг. Зөөлдшиг гэдэг нь ногоо гэсэн үг. Жимс ногоо гэдгийг ногоо. Зөөлдшиг.
За дараагийнх нь үсэг нь манай Монголын Ж үсэгтэй төстөө. Гэхдээ бас энийг бас дүнгнүүлж хэлнэ. Одоо энийг ингэж хэлнэ. Ж гэж хэлнэ. За жишээ үг нь жамла. За энд би нэг талах гэж бичсэн байгаа. Жамла гэдэг нь нэг төрлийн талах шүү. Жамла гэдэг нэртэй ийм бөөрөн хилсэн гарын алганд багтах жижигхэн талхыг хэлдэг. Жамла гэдэг нэртэй талах. Жамла. За ингээд цөмөөрөө хар өнгөтэй үсгнүүдээ үзээд дуслаа. Ногоон өнгөтэй үсгнүүдээ үзээд дуслаа. Одоо ягаан өнгөтэй унгар үгэнд бараг хэрэгэлдэггүй үсгнүүдийг үзцгээе. За эхнийх нь ку үсэг. Ку гэж уншина. За жишээ үг нь болохоор оквинкум. Энэ унгар үгээр энэ ку үсэг орсон жишээ үг олоход маш хэцүү байсан. Тэгээд оквинкум гэдэг нь Будапештийн захад байдаг эртний нэг хотын нэр, эртний хотын балгасын нэр. Дээр үед 1-р зууны үед Ромын цэргүүд Унгар улсыг эзлээд байж байхдаа байрлаж байсан тэр хотын балгасыг Оквинкум гэж нэрлэдэг. Энэ хотын балгас нь Будапештийн захад байдаг. За дараагийнх нь үсэг нь болохоор унгар хүмүүс өөрсдөө дупло В гэж хэлдэг. Дупло гэдэг нь давхар гэсэн үг. Давхар В үсгээ гэж нэрлэдэг. Дупло В. За энэ үсгийг бас гадаад үгэнд хэрэгэлдэг. ВЦ. За монголоор юу гэж дуудахыг би энд ингээд бичсэн байгаа. ВЦ. ВЦ гэдэг нь англиар бол water closet гэд усны шүүгээ гэсэн үгнээс гаралтай үгийн давчлал. Энд тэнд явж байхад том ийм дэдгүүрүүдэд явж байхад ВЦ гэд бичсэн байх юм бол энэ угаалгын өрөө гэсэн үг шүү. За дараагийнх нь үсэг нь болохоор унгарчууд X гэж дууддаг. X. Жишээ үг нь токси. За хамгийн сүүлчийн үсэг бол Y. Унгар хүмүүс өөрсдөө Y гэж дууддаг. За Y үсэг нь үгэнд орохороо И үсэг болж хувирдаг. За жишээ үг нь болохоор бараг жишээ үг болоход хэцүү байсан болохоор хүний нэр авсан. За энэ хүний нэрийг Оди Андра гэж дууддаг. Оди Андра. Энэ нь манай Монголын Нацаг Дорж гэдэг шиг алдартай Унгарын зохиолч хүн. За одоо цөмөөрөө сурснаа давтацгаая. Би энэ хоёр үгийн нэгийг нь уншина. Тэгэхээр нь аль үгийг хэлсэн бэ гэдгийг таагаарай за. За. Өд. За дараагийнх нь суу. Шок. За дараагийнх нь холлоо. Тао. Шаб. Жаб. Папа. Хит. Риш. Рис.
Үй. 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 Дээл. 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 Зой. 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 Сар. 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 Көмень. 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 За көмень гэдэг нь гоёнд гэсэн үг. Хэрвээ дэлгүүрт орох юм бол ингээд савлцсан зарж идэг. Гэхдээ энэ хоёр төрөл байдаг шүү. Хэрвээ энэ доор ингээд көмень гэчээд өөрөөлт гэж бичсэн байх юм бол тэр нь нунтагласан гоёнд гэсэн үг. А хэрвээ агээс гэж бичсэн байх юм бол нунтаглаагүй бүтнээрээ байгаа гоёнд гэсэн үг ээ. За дараагийн үг нь көнв. 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 Өөрөөлт. 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 Өрөөлт. 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 За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Унгар хэлний сургалт 2025 оны 5 сараас эхлээд байнга явагдаж байгаа шүү. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл миний Facebook хаяг руу ороод холбогдоорой. Унгар хэл оюуката гэсэн нэртэй Facebook хаяг байгаа. За дараагийн хичээл хүртэл баяр та.